Пүрвдөөж даргын бас ярианаас бас хэдийн нэмээд тодруулчихъя бодлоо л доо яг юм эмч эмнэлгийн ажилчид эмнэлгийнхэнтэй уулзаад явж байхад энэ хулгай зэлгээний талаар маш их ярьж надаас асууж байгаа. Бид нар хулгай хийгээгүй хэн хулгай хийсэн бэ гэдэг асуудал. Тэгэхээр энийг юу нь би энд асуучи парламентод шалгалт оруулсан байна. Тэ зөрчил илрүүлсэн байна. Хулгай луурын талаар маш их асууж байна. За зарим нэгэн хүн шалгагдж байгаа яг хөө нэрийг би мэдж байгаа. Тэгэхдээ сая хэрвээ сайд нар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нар хулгайсан гэж байгаа бол ийм ерөнхийд нь нэр заагаад хэлэх боломж байна уу? Хин сайдын. За бодвол одоогийн сайд биш байлгүй шалгуулж байгаа юм чи мөнх сайхан сайдыг ярьж гинөө, тэрний өмнөх сайдыг ярьж гинөө, тэдгээрийг бүр өмнөхийг яриад байна уу? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар инх бол дарга байсан. Тэрний өмнөх даргууд нэг дарганд лав шалгагдж байгаа. Тэрний өмнөхүүд нь бас яг нэртэй уустай нэгэнт одоо энд олон жил сонгогдоод туршлагатай юм чинь нэртэй уустай ер нь ингээд хүнтэй нь ярьж ямар энэ эзэн биетэн тэгэхгүй бол нэр бүхий юм уу гişүүд юм уу нийтээр бөөнөрө хулгайчд гэж ярихаар жинхэнэ хулгайчтан завшаад хулгай хийдгүүнүүд нь дагаж чирэгдэд байгаа айгүй эмзэглэж байгаа миний хувьд. За уул нь миний асуулт ийм хоёр асуулт асуух гэсэн цаг маань байвал. За нэгдүгээрт одоо энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дээр эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцэл хасах гараад байгаа нь 2024 онд олгох тусламж үйлчилгээний санхүүжилт 1.9 их найт төгрөг. 25 онд 1.7 байж төлөвлөж ирсэнээ төсвийн тодтголоор 1.6 болцсон. За зардлаа тооцоолохдоо 1.9 их найт байгаа учраас яг зөрүүгийн тооцоор 248 тэрбум төгрөг болоод байгаа. За гэтэл одоо гараад байгаа энэ зардлууд буюу энэ сая 2026 онд 394 тэрбум төгрөгийг нэмэгдсэн зөрүү гаргасан ч гэсэн саяын зөрүү 248 тэрбумыг хасахаар 146 тэрбум л үлдэх юм. Энэ нь одоо нэмэгдэл нь анхан шатанд орох юм уу, лавлгаа шатныхаа тусламж үйлчилгээнд орж байгаа юм уу, хаана гэж төлөвлөсөн байгаа вэ гэдэг нь нэгдүгээр асуулт. За яг эхнийхтэйгээ хоёрдугаар асуулт. Гурав дахь нь хавдар судлалын үндэсний төв хоёрыг барих гээд энэ ажлын хэсэгт ороод дэмжээ явуулсан. Тэгэхдээ энд ажиллах хүмүүсийн тоон 1500 эмч, ажилтан, туслах ажилчин гэж гарсан байгаа тооцооно. Тэгэхээр эдгээр хүмүүсийн төрийн үйлчилгээний албан агчд байх уу? Ийм хэмжээний орон тоонд хамаарах цалин хөлсний тооцооллыг хийж үзсэн үү? Тийм бол энэ эрүүл мэндийн даатгалын сан дээр ямар ачаал өгөх гэдэг дээр тооцоо судалгаа нь байгаа юу? Тэгээ ер нь эрүүл мэндийн даатгалын сан дээр ямар үр нөлөө үзүүлэх юм гэдэг ийм тооцооллыг хийгээд явсан уу юу гэдгийг бас дөрөв дэх асуулт болгоо асууч. За хэн хариулах вэ? За Сандгийн бямцх сайд хариулъя. Бид нар бол төсвийн хүрээний мэдээлэл хэлсэж байгаа л да. 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн хүрээний төсөөллийг хэлсэж байгаа. Энэ дээр макро эдийн засгийн одоо хэдэн тоонууд л ярих хэрэгтэй. Монгол улсын төсвийн орлого ямар байх хэвээр, зарлага ямар байх хэвээр, төсвийн алдагдлал хэд байх юм, инфляц ямар хөө байх юм, дотоодын нийт бүтээгдэхүүн хэд байх юм. Гэтэл одоо ингээд эрүүл мэндийн даатгалын сангийн шалгалт болоо явуучих юм. Би тийм болохоор энэ асуултанд хариулмаар байна. Шалгалт хэлж байгаа асуудалтай холбоотой асуулт хариулъя. За. Гишүүд асуулт асууж хариулт авч өг